бусдын бодолд амар их автдаг байсан. Яг ингээд би өөрөө гэсэн бодлого юм шиг надад байсан байхгүй. Би яг ийм нөгөө юунд салхинд тогтсон хамхуул гэдэг шиг ингээд би ингээд дотроо шийдвэрээ гаргахтаа зүгээр өөртөө ярьсан. Тэгээ би ингээд айгүй олон удаа шинэ юм эхлүүлэх гэж ингээд оролдож исэн ч гэсэндээ яг эцсийн үйлдэлийг бол хийж чаддаггүйсэн байхгүй. Гэхдээ намайг одоо тэгээ нэг ингээд магтж яхад би одоо баярлаа гэдээ яг хүлээж авчихсан байгаа гэ тэ. Тэгвэл яг одоогийн байдлаас ингээ харахаар яг өөртөө ихтэй байдал яг тийм байгаагүй. Тийм гэдгийг ер нь бол ойлгож байгаа. Сайн байцгаана уу? Олон байна. Төрөө байна. Тэгээд бит хоёр өнөөдөр Wednesday talk-ийнхаа 2 дахь дугаарыг хийж байна. Тэгээ өнөөдөр болохоор бит хоёр өөртөө итгэлийн талаар та бүхэнтэйгээ ярилцъя гэж төлөвлөсөн байгаа. Өөртөө итгэл гэж яг юу юм бэ? Энэ талаар яг юу гэж бодож байна? Хүн ер нь бол өөртөө итгэлийг байглаасаа ингээд төрхөөсөө авчдаг. Ингээд ер нь амьдралын туршид ингээд өөртөө суулгаж явдаг санагдсан. Яг тэгэхээр миний хувьд бол ер нь өсвөр насндаа бас өөртөө итгэлгүй байсан үед бол аюу их байдаг. Тэгээ одоо ингээд яг энэ наснда ирээд эргээд харахаар тэгээ ингээд дэмий өмд ч юм аюу их санаа зовж тэгээ тэр маань ингээд миний өөртөө итгэлийг хоош нь татчихсан гэж би бол анзаарсан. Тэгэхээр ер нь бол төрлөхөөсөө байдгүй хүн бол өөртөө итгэлийг одоо амьдралын харц тийм бий болгодог гэсэн. Тэгвэл одоо юу байдаг вэ? Өөртөө итгэлтэй хүн гэдээ ярьж байгаа шүү дээ, тий. Тэгвэл одоо өөртөө итгэл гэхээр яг ямар хүнийг хэлэх юм бол юу гэж бодож байна? Миний ойлгосноор бол өөртөө итгэлтэй хүн гэж ямар нэгэн зүйлийг зориод одоо хин нэгэнд ч юм уу тий ямар нэгэн зүйлийг би хийнэ гэдэг эсвэл өөртөө ч гэсэн амлалцсан байгаа тэрэндээ хүрдэг хүн ер нь аажмаар итгэлтэй болчдөг юм шиг санагдсан. Одоо ингээд зүгээр хий хоосон яриад байх юм бол ингээд одоо тархинд нэг юм би ч баг хийхгүй байх юм бол нэг хурамч юм шүү дээ баг. Тийм нэг хиймэрхүү жоохон сүулдэ өөртөө итгэлгүй болчдөг. Би хотлаа зүгээр ярихаас цаашгүй ч юм уу. Тийм болохоор ер нь гоё өөртөө тавьсан зорилгоо ямар нэгэн байдлаар хийгээд алдчих чамаагүй. Тэгвэл ер нь бол өөртөө итгэлтэй хүн чинь өөртөө хүсэн амлалтаа биелүүлдэг. Тэгээд яг үнэнч байдлаар өөртөө итгэлтэй. Тийм ер нь өөртөө үнэнч байх хэрэгтэй гэсэн үг. Өөртөө бодлоо. Тэгэхээр одоо юм бахна шүү дээ. Одоо өөртөө итгэлтэй байхын тулд заавал төгс байх шаардлагагүй. Зүгээр юм жижиг одоо өөртөө хүсэн амлалтуудаа биелүүлдэг ч юм уу тиймэрхүү байдаг хүний хэлхэн байна. Тийм. Зингүүтээ заавал нөгөө ингээд орилол гэдэг тийм өрөөнд ингээд орчвол хамгийн ингээд нөгөө чангарал хамгийн өөртөө итгэлтэй ингээд байгаа юм шиг жүжиглээд байгаа юм шиг тийм яг тийм хүнийг бол өөртөө итгэлтэй хүн гэхгүй нь шүү дээ тийм яг юм дотроосоо яг юм үнж өөртөө тийм итгэлтэй хүнийг өөртөө итгэлтэй хүн гэж хэлэх үү. Тийм ер нь яг одоо чиний хэлсэн хүнийг бол бид нэр өсвөр наснда attention whore гэж хэлээд байдаг байхгүй олны донд бүр ингээд үгүй гэхдээ ер нь бол ингээд 10 жил тахад яг тиймэрхүү хүмүүсийг хараад ямар гоё өөртөө итгэлтэй юм бэ гэж боддог байсан шүү дээ. Одоо ингээл ангид ингээл хамгийн ингээл дуу шоу ихтэй ч юм уу тийм хүмүүсийг хараад гоё өөртөө итгэлтэй маа яаж юм ч юм уу тэгж бодогддог байсан. Тэгвэл яг одоогийн байдлаас ингээ харахаар яг өөртөө итгэлтэй байдал яг тийм байгаагүй. Тийм гэдэг ер нь бол ойлгож байгаа. Тийм. Ер нь бол одоо миний бас ингээ ойлгосон зүйл юм бол өөртөө итгэлтэй байдал гэхээр ингээд гаднах хүчин зүйлээс ингээ хамаарахгүй одоо миний ингээд хүрээлэлт ч юм уу эсвэл миний орчин тойронд юу болж байгаагаас үл хамааран би одоо ингээд за би өөртөө байгаа шүү. Тэгээ би энэ зүйлийг юуч болж исэн даваад гарч чадна. Надад ингээд хин нэгний тусламж хэрэггүй. Би яг ингээд байгаад би энийгээ давж гарч чадна ч юм уу хэцүү үед. Жаргалтай үед би ингээ гоё байна да гэдэг яг юм өөртөө доктортой байх мэдрэмж маань өөртөө итгэлтэй мэдрэмж өгч байгаа юм шиг санагддаг. Би чамаас яг нэг юм асуулт. Чи яг ингээд өсвөр насан дээр ч юм уу байхад ер нь бол нэг юм үгүйсгсэн зүйл амар их тохиолдог гэсэн шүү дээ. Чи наадах чадахгүй дээ, чи чадахгүй гэл нэг амар их тийм одоо найзууд ч байдаг юм уу тий. Одоо эсвэл надад бол одоо манай гэрийнхэн ч юм уу тиймэрхүү байдлаар ер нь хандж исэн үед бол бас байдаг байхгүй юу. Тэнгүүтэл
чи яг тэр үед яаж хүлээж авдаг байсан? Одоо хүн чамааг чи наадах чадахгүй штэ гэвэл бас яаж хүлээж авах вэ? Тэр хоёр одоо өсвөр насны ялгаа нэг юу вэ? Өсвөр үедээ бол би ингээд бусдын бодолд амар их автдаг байсан. Яг ингээд би өөрийн гэсэн бодлого юм шиг надад байсан байхгүй. Би яг ийм нөгөө юунд салхинд тогтсон хамхуул гэдэг шиг ингээд одоо ингээд надад нэг юм үгүй би яг тийм амар хийсвэр байгаагүй. Гэхдээ надад нэг юм бодол төрнө. Тэгмээ би ингээд хамгийн ойр дотны хүмүүстэй зөвлөлтөөс байхгүй. Ээжтэйгээ эгч нартайгаа, сайн найзуудтайгаа. Тэгээд ингээд тэр хүмүүсийн бодлыг хэтэрхий их өөрийнхөө шийдвэрт нөлөөлүүлдэг байсан. Тэгэнгүүт тэр нь ингээд би одоо өөрөөсөө итгэлгүй байгаа хгүй ингээд миний бодол юу самаагүй. Тэгэл тэнгүүд зарим хүмүүс намайг наа чи димэдээ чи барах чадахгүй байх гээд одоо мэрэгжил сонголтын дээр ч юм уу надад тэгж хэлчихсэн хүмүүс амар байдаг байхгүй юу. Ингээл би одоо ингээд ийм мэрэгчлээ болмоор байна гэдэг тэнгүүд ихтэй наа чи чам димэ байхаа ч юм уу. Тэнгүүд би яг тэдний үгийг дагаал. Тэр би өөр гэр бүлийнхаа ингээд нөгөө зөвлөгөөг дагсаар байгаад тэгэд мэрэгчлээ сонгож ирсэн байхгүй юу. Одоо бол яг одоогийн би байх юм бол надад би ингээд дотроо шийдвэрээ гаргахтаа зүгээр өөртөө ярилцсан. Яг өөрөө өөртөө маш удаан ингээд бодоод за энэ шийдвэрийг гаргавал би хэр сэтгэл хангалуун байх вэ? Тэгээд энэ одоо шийдвэрийг гаргасны дараа муу зүйл тохиолдсон ч би ингээд энэ шийдвэртээ ингээд болж байж чадах уу, бат зогсож чадах уу? Тэгээд сайн байх юм бол юм байна гэдэг. Тэгээд бусад хүмүүсийн бодлыг сонсно. Гэхдээ тэрийг нь автахгүй. Ер нь бол авахын аваад хаяхын хайна л гэсэн юм шүү дээ. Хаяхын. Мэдээж угаасаа нөгөө өөрөөсөө илүү одоо зүйлийг тулцсан хүмүүсээс зөвлөгөө авах зөв. Гэхдээ би яг өөрийнхөө гаргасан шийдвэрт 80% итгэлтэй байна. Тийм. Тэгэхээр ер нь бол бусдын бодлыг одоо бүр 100% нөлөөлөхгүй л гэсэн үг юм байна шүү дээ. Тийм. Ягаад гэвэл одоо яг би яг ингээл бодохоор нөгөө 10 жилийн яг нөгөө шийдвэр гаргах үед байсан үеэ ингээд бодохоор би ингээд яг өөрөө дотроо өөрийгөө мэдээд ирсэн байхгүй. Би энийг л хиймээр байна. Энэ л яг зөв байсан юм шиг санагдаад. Гэхдээ би өөртөө итгэлгүй байсан болохоор хүмүүсийн бодолд хэтэрхий хавцсан. Зөв. Тэгэхээр чиний одоогийн мэрэгчлч юу вэ? Одоогийн мэрэгчл бол би дунд нь амар солиод тэгээ одоо л нэг мэрэгэл. Тэгэхээр чи хэрвээ яг анх одоо буцаад мэрэгжил сонголтынхоо үеэр ингээд очих юм бол яг энэ мэрэгчлээ сонгох байсан уу гэвэл үгүй юу? Үгүй хэрвээ би тэр үед ингээд явсан бол яг одоогийнхоор гэсэн би баг бизнесмэнсээр суулж байсан баг тийм. Тэгээд надад боломжтой. Гэтэ тэр үед надад сонирхол байгаагүй л дээ. Яг одоогийнхоор ингээд бодлоо. Арай дараа нь хорсон. Гэтэ тэр үед болохоор би ингээд нэг юм боловсролын салбар руу ч юм уу эсвэл юм сэтгэл зүйн үднэр рүү явъя гэж боддог байсан байхгүй юу? Тэгэнгүүт манай гэрийнхэн яах юм бэ ингээд юм. Тэгээ би эмчээр суухаар сонирхож байсан. Сонирхож байсан гэж сонгож байсан. Тийм. Тэр чамд бас ийм асуудал юм гарч ирсэн юм. Бусдын эсвэл чи өөрөө шийдвэртээ үнэн гэсэн өөр юм өөртөө ихтэй байдалтай асуудалтай. Гэхдээ би бас ер нь мэрэгжил сонголт тал дээр ч тэр ерөнхийдөө өмнө аюу тийм хөнгөн хумгаа ханддаг байсан. Бас яг юм чиний хэлсэн. Ер нь тэгэл яг юм өсвөр наснд толгордог ч юм асуудал юм шүү. Яг гэрийнхэн зөвлөждөг. Одоо чи тэг эдийн засгаар сурч юм уу? Би бол тэгээд өмнө яг би өөрөө болохоор ингээд олон улсын худалдаа бизнесээр сурах гэсэн анх бодолтой байж байгаа сурч ирсэн. Тэгээд яг явандаа бас сургууль солиод гэрийнхээ эдийн засгаар сурмаар гэдэг нэг тиймэрхүү юм хэлсэн баг. Тэгээд эдийн засгаар тэгвэл сурчигээ сурцсан чинь яг үүндээ тэр нь үнэхээр миний нэг амар хүсээсэн юм ерөөсөй биш байсан байж таарч байгаа. Тэгээд тэр болохоор тухайн үедээ ингэж амар эргцүүлж тунгаасан юм байхгүй. Яг ингээд туулаад явж байхдаа чинь бүр ингэ биш байсан шүү дээ. Тийм. Ер нь бол тэгэж ингээд дараа нь мэдсэн. Тэгэхээр одоо нөө энийг үзэж байгаа тий яг өсвөр үеийн хүүхдүүд байх юм бол ингээд би бол амар хэлмээр санагдахгүй ингээд яг нэг ер нь мэрэгжил сонголт Монголын дээр ч юм уу тий нэг хүнээс заавал ингээд асуугаал ингээд нэг тэр хүний шийдвэрээр явах ямар шаардлага байхгүй яг юу хийхийг хүсэж байгаа юу болохыг хүсэж байгаа тэрийг гоё өөрөө хийгээд оролдоод үзэх. Тэр нь хамгийн гол нь гэхдээ нэг алдсан ч хамаахгүй. Чи дараа нь ингээд 1 жил 2 жил сурлаа. Окей тэр биш бол тэгэл окей биш л байхгүй. Тэгэл дараа нь солиод өөр юм руу ч юм уу шилжчих болно. Хүсээгүй юмаа сонгоод биш юм байна гэжсэнээс өөрийн хүсэж байгаа юмаа сонгоод тэгээд биш байх юм бол нөгөө хүмүүсийн зөвлөгөөг дагаад бас явах цаг хугацаа зөндөөд өгөхгүй. Тэгээ би бол одоо ингээд мэрэгчлээ буруу сонгоод ягаад ингээд дахиад ингээд сурахад бол би 7 жил өмнө зарцуулсан. Тийм 7 жил би сургууль сурсан. Хоёулаа яг адилхан байдаг юм. Би ч бүр бас
10 хэдтэй л 17 молоотой ч л гэсэн. Тэгээд төгсгсээр л баг 7 жил тийм бүр 24 тавтай. Тэгэхээр ер нь бол нэг сурахад нэг тийм оройтс гэсэн юм байхгүй тий. Хамгийн гол нь нөгөө зөв сонирхолтой юмас сурчвал хүн ингээд нөгөө яадаггүй мөлий тий. Нэг юм ингээд одоо хүсээгүй юм хийгээд тахаар амар юм хүч зарцуулаад байгаа юм шиг санагдаад амар юм зовоод байдаг гэх юм уу. Тэгэнгүүт хүсэж байгаа юмараа сурах юм бол тэр баг ингээд сурж байгаа юм шиг санагдахгүй. Өдөр болгоны амьдрал чинь яг ингээд нэг юм яг л нэг юм амар сонирхолтой те ингээд зүгээр юм ингээд тоглож байгаа ч юм шиг нэг тийм амар их төвштэй тийм мэдрэмж өгдөг баг. Тэгээд нөгөө зовлон ч гэсэн тийм зовлон санагдахгүй баг. Тийм. Тэгэхээр би болохоор чамаас ингээд асууя л да. Чиний хувьд өөртөө итгэлгүй байсан үеуд байдгүй. Тэр нь яг ер нь ямар үед байсан бэ? За өөртөө итгэлгүй гэдэг чинь тэнгууд нөгөө одоо би одоо л өөртөө арай итгэлтэй болчиход байгаа шүү дээ. Тэнгууд одоо чинийхтэй одоо чиний болохоор ингээд хамгийн том асуудал чинь бусдын бодол өсөн шүү дээ. Минийх болохоор надаа ингээд бусдын бодол гэдэр заримдаа ингээд нэг хамаагүй байдагсан. Яг л би ингээд яг чиний ингээд хийжсэн зүйлүүдийг бас хийжсэн зэрэг YouTube юм бичлэгээ гэдэр нөгөө надаа нэг бусдын бодол хамаагүй би шууд ингээд апплод хийждэг. Ер нь ингээд хийхийг хүссэн зүйлсүүд ингээд ер нь хийчдэг. Гэхдээ дандаа өөртөө эргэлздэг гэсэн. Би чадах болов уу? Тэгэнгүүтээ одоо ямар нэгэн зүйлийг ингээд хийгээд эсвэл ямар нэгэн одоо ингээд шинэ ингээ хүрээлэлд орох ч юм уу те. Эсвэл ингээд их сургуультай 10 жилдээ ихтгэл тавих байх ч юм яг тэр үедээ юу байдаг гэсэн. Дандаа өөртөө ийм өөрийгөө дутуу үнэлж өөртөө итгэлгүй байдаг гэсэн. Өөрийгөө эргэлздэг тийм. Тэнгүүд би амар муу хийцэн байх тий. Тэнгүүд яг үндэ бодит байдал дээр би одоо ингээ харангууд би юу амар дэжгүүл байсан байгаа байхгүй тий. Тэнгүүд би өөртөө тэгж амар эргэлзээтэй өөрийгөө дандаа дарч боддог байсан болохоор миний өөртөө итгэлтэй байдал амар их юм баг байсан. Одоо ингээд нэг юм 80% байх хэрэгтэй байсан бол 50 ч юм уу тий. Тэгээ тэрнээсээ болж тэр чинь бас ингээд амар их амьдралын чанарт бас баг зэрэгээр нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ чи яг энэ одоо энэ асуудлаа ер нь хизээ мэдээд тэгээ яаж өөрчилсөн бэ? Тэрийг бол ингээд мэдэх боломжгүй шүү дээ. Зүгээр л ингээд мэдэх боломжгүй ч угаасаа өөртөө итгэлгүй байгаагаа мэдээд байгаа байхгүй. Тэгээд яг дараа ингээд тэр нөхцөл байдлаас гараад ингээд одоо сургуулаа төгссөний дараа өөрийгөө ингээд бодохдоо ч юм уу. Эсвэл би одоо ингээд гадаадд сурч байхдаа өөрийгөө амар юм муу байна гэж ингээд бодоод явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг үндэ ингээд Монголд ирээд ингээд харсан чи амар юм сайн байсан юм шиг. Яг төгсөх үед өөрийнхөө дүнг харсан чинь амар сайн байсан. Тэр ингээд үр дүнгээсээ л би ер нь харсан гэх юм уу. Дараа нь тэгэнгүүтээ бас юм өөртөө итгэлтэй болсныхоо дараа би тэр үед ч гэсэн ингээд яг одооных шиг ажилчиж болох л байсан юм биш үү гэж бодсон. Итгэлтэй байж уу? Тийм. Итгэлтэй. Одоо би өөртөө итгэлтэй болцсон байгаа шүү дээ тийм. Итгэлтэй байж болох байсан. Ямар ч ялгаа байхгүй. Би баг илүү ингээд одоогийнхоосоо миний тарих илүү сайн ажилтдаг. Одоогийнхоосоо илүү гадаад үзэмжлэл сайхан ч юм уу. Бүх тэр юмнууд маань илүү байсан байгаа байхгүй юу. Гэхдээ би өөртөө итгэлгүй байсан болохоор тэр бүх нөгөө одоо тэр үеийнхаа одоо давуу талуудаа би 100% эдэлж чадаагүй байгаа байхгүй юу. Тийм. Гэхдээ яг одоо ч гэсэн ингээд би хэдэн жилийн дараа өөрийгөө анамгтаа би тэр үед гэсэн гоё хэлсэн гэж бодлоо л та. Тэгэхээр ер нь одоо ингээд бүхий л цаг үед өөртөө итгэлтэй байх гэж хичээж байгаа шүү дээ. Тийм. Яг нөгөө чиний хэлсэнчлэн нөгөө өөртөө итгэлтэй байдал чинь шууд 100% төрчдөггүй. Тэгээд яг өдөр тутмынхаа амьдралын хэв маягаараа өөрийгөө өөртөө итгэлтэй байх гэж хичээгээл явж байгаа. Тэгээд ер нь ингээд хичээх тусам ер нь улам л хүн өөрийнхөө төлөө хичээгээд харуулсан өөртөө итгэлтэй болдог. Ингээд нэгсэн нэгсэн. Тэгээд чиний саяны яриаг сонсон чинь надаас яг хөө тиймэрхүү би нэг юм дутуу байх үедээ гэсэн мэдрэмж ер нь бол байдаг гэсэн юм. Тэгээд би бол чам шиг яг нэг Монголд байхдаа ч юм нэг хайхтар онцгон сураад байдаг ч хөвгт байгаа бэл тээ. Ер нь бол Монголд сурдаг байхдаа жоохон муу сураад байдаг гэсэн юм. Ямар нэгэн зарим нэг хичээл дээр ингээл муу цуу гарчдаг ч юм уу. Тэгээд би 14 настай байхдаа Хятад явсан байхгүй юу? За. Ахлах сургууль. Тэгээд яж хат хоцроод очсон зав. Нэг 2 сар гарan гарч юм уу. Тэгэхээр манай ангийн хүүхдүүд бас монгол хүүхдүүдтэй цуг сурдаг гэсэн юм. Эхнээс нь Хятад хэл сураад байдаг гэсэн. Тэгээд би ч хоцорсон. Тэгээд надад болохоор ингээд нэмэлтээр илүү цагаар манай багш нартай хичээл ордог байсан байхгүй зааж өгдөг. Тэгээд яг би тухайн үед болохоор ингээд дотроо бодсон байхгүй. За төрөө чи ингээд те одоо яг энэ хүүхдүүдтэй эхнээс нь бүх зүйлийг шинээр хэлж байгаа шүү. Тийм болохоор энд одоо муу биш одоо сайн байя гэсэн тийм нэг юм өөртөө тавьсан байхгүй зорилго. Тэгээд
би бүр ингээд амар ер нь хичээж эхэлсэн байхгүй хичээлдээ. Яг ингээд заасан юм бүр яг ингээд хичээл дээр сайн сонсдог зэрэг. Тэгээд оройн давтлах нэг үеэр яг ингээд хичээлээ сайн хийждэг. Тэгээд хэсэг тэгж явсан бүр нийлээ хичээсэн. Тэгээд яагаад тэгэхээр би ч хоцрогдолтой байсан байхгүй. Тэгээд бүх хичээлдээ. Тийм. Тэгээд эхний үеүүдэд бол мэдээж нэг ангийнхаа үг үзэхгүй. Тэгээд манай сургуулийн чи одоо нэг хамгийн одоо хорлонтой ч юм уу зүйл нь болохоор ингээд яг дүнгээр нь ингээд бүр арын самбар дээр ингээд чагсаад авчдаг. Шалгалтч байдаг юм уу өдрийн ингээд юугаар 5 уушаа тэгээд чи манай анги 18 хүүхэдтэй би ч бүр 16 маргатай байсан байхгүй. Эхний ээлж чинь. Тэгээд би ч бүр юу гэдгөрөө тий хичээхгүй бол дахиад хичээхгүй бол тий бас одоо дахиад шинээр эхэлж ингэж муу байж болохгүй шүү. Тэгээд ер нь хичээсээр байгаад яг сүүлийн улирлын сүүлийн үед тэгэхээр баг ихний 10 маргатаа орцсон байсан. Тэгээд яг бүтэн жил сураад бүтэн жилийнхаа хамгийн сүүлийн шалгалтыг өгөхөд бол би юу ангийнхаа ихний 3 маргатаа ордог болсон. Бүр амар сайжирсан тийм. Тэгээд манай жилийн дотор гэсэн бэ? Жилийн дотор. Жилийн дотор. Тийм. Тэгээд нөгөө надаас илүү байсан хүүхд мөх чинь надаас цаа ч юм уу тийм болчтой. Тэнгүүд юу яадаг юм бэ л л дээ. За окей хүн хичээх юм бол ингээд тэр ер нь тийм ингээд амжилттай бас байж чаддсан юм биш үү. Тэгээ багш нарын нөгөө гол хилдэг байсан зүйл нь тийм баггүй. Та нар эхний ингээд жилдээ суурай сайн тавиад хичээчих юм бол дараагийн жил чинь илүү амархан болчдөг шүү. Эхний жилүүддээ муу байгаа суурай муу тавьчих юм бол цаашаа ингээд ахиц дэвшилсэн тийм маш муу болчдөг шүү. Тэгэхээр би тэгээд бүр амар бэлддэг байсан баггүй. Улирлын сүүлийн шалгалтандаа орой бид нар ч нөгөө 9:30 40 гэж хичээл дуусаад тэгэл орой нэг юу нөгөө нэг будаатай сүүгээ идчихэд тэгээд өрөөнд ороод будаатай тэгтээ манай тэгээд нөгөө тэнцээ чинь тог тастаа ичдэг байхгүй 10 цаг гээд тэгээ ер нь 10 гээл ороод унтчихдаг. Тэнгүүтлээ би 3:30 ч үлээ 4 мөрөг цэрээд бүр тийм амар гэж бас. Тийм тэгээд бид нар чинь хоорондоо бүр халалцдаг зэрэг хичээлээ. Би хятадд үлээ. Тэгэхээр ч үгүй. Би бинийхаа дээр гарахын төлөө зөв. Тэгэл би 3:30 моч гээд цэрээл хичээлдээ очиод яж хахад анги амар хүүтэмс ихний жил яагаад чи өвөл заяа. Тэгээ би ингээ парны хажууд суугаад нэг хойно багшин ширээдэг. Тэгээд тэн суугаад хичээлээ хийж агаад манай хичээлч өглөө 7:20-оос ордог. 7:20-оос орсоор байгаа орой 9:40-д тардаг байхгүй. 10 хэдэн цаг. Тэгтээ дундаа болохоор цайны амралт нэг цаг маг унтах тийм нэг амралт байдаг. Тэгээд би чинь бүр амар нилээ хичээж агаад нэг тийм ихний 3 морвтаа орчхоор чинь за хүн чинь бас ингэж хичээгээд байх юм бол ингэж тийм болт юм биш тэгээ тийм. Тэгээд ер нь тэрнээс хоош айгүй урам зоригтой. Ер нь хичээвэл би болно гэдгийг хэлсэн юм байна. Тэгээд би яг одоо болохоор яг амьдрал баримтлагдаг зарчим нь болохоор би энэ хүнд одоо тэр хүн надаас илүү гэж болно л доо. Гэхдээ би энэ хүнд яг нэг гарааны цэгээс эхэлсэн бол би энэ хүнээс бол одоо дутуу биш ч юм уу ер нь илүү байх боломжтой. Тийм болохоор өөрийгөө битгий одоо доош нь хийгэрэй гэсэн бодлыг яг толгойд ер нь суулгах цэг тэргээ баримтлаад явдаг гэсэн. Яг чиний ярьсан жишээтэй адилхан би яг адилхан бас нэг тийм надад жишээ байдаг зү. Би бол бас ингээд студентаа өөр ингээд сургууль руу шилжиж ороод англи нэм сайн сургуулийг орчихсон байхгүй. Тэгэнгүүт ингээд би англид амар муу байсан зү. Ингээд нэгээс ингээд 8 дугаар хүртэл ингээд би бүр ингээд би 3 дугаар ангийнхаа тэр ингээд их багштай загнуулчихсан үе бүр ингээд ерөөсөө ингээд яд мартдаггүй заяа бүр ингээд тэгэл нүүрмөр болоод амар хэцүү. Тэгэл би ингээд студент орохдоо за би одоо ингээд яг адилхан бас яг чадтай адилхан. Би яг адилхан гараанаас эхэлж байгаа. Тэгэхээр би ингээд хичээнэ. Тэгээд би яг ингээд английнхаа бүх юмаа деталаар ингээд сонсоол ингээд яваал. Тэгэл миний англи амар асуудал байсан шүү дээ. Суралцах бүх хугацаа. Тэгэл бас яг адилхан ингээд манайх бас ингээд дүнгээр нь чагсааж байсан байхгүй юу. Тэгээ би ингээд эхэндээ ингээд 100 хүүхдээс 30 20 эд мэд ингээд орж мораал. Тэгэл хаяада 10 эд мэд ингээд ордог. Тэгэл би нэг удаа ингээ харсан чи бүр амар доошлсон байсан. Бүр 30 хэд мэд. 30-аас доошлсон. Гэтэл чи ингээ өмнө тэгэж орж байгааг болохоор амар муулчихж байгаа шүү дээ. Тэгэл би ингээ харснаа за чи ингээ яваад иж болохгүй юм гээл. Тэгэл би яг 14 оног амар хичээсэн зөө ингээл хичээгээл ингээл бүх юм ингээл авчруулаад. Тэгэл би ихний 10 март ороод тэгэл тэрнээс хойш юу ингээд за би ер нь байнга хичээх хэрэгтэй юм л хичээгээл ер нь ихний 10 ингээд дандаа барьж өгчихсэн. Тэр ер нь бол нөгөө юм төрөлхийн сайн муу хүн гэж байхгүй. Тэгэхээр нөгөө ингээд за би угаасаа л муу гэдэг өөртөө итгэх хүмүүс амар их байдаг шүү дээ. Тэрний оронд зүгээр ингээд хичээдэггүй гэж хоёр төрлийн хүн байдаг. Хичээдэг хүн байх юм бол
ингээд хичээх тусам үр дүнд хүрнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Хичээх тусам үр дүнд хүрнэ. Өөртөө итгэх юм. Тэнгүүд одоо ингээд одоо шалгалтанд орох гэсэн тэр надад нөлөөлдөөсгүй өмнө нь би ингээд шалгалтанд орохдоо за одоо азтай байвал би ингээд азтай байвал амархан асуултууд ирнэ ч юм. Тэгдэг байсан бол би ингээд давцдаг болсноос хойш би зүгээр л одоо ингээд надад тэгэж ирэх асуулт нь хамаа байгаагүй. Зүгээр л би ингээд за би одоо мэддэг болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд за би одоо ямар хийх бол гэдэг толгойд тиймэрхүү бодлууд орж ирж болсон юм уу? За би одоо өөрийгөө хэр байгааг харъя даа ч юм уу. Яг тийш бодогддог болчихсон юм лээ. Тэгэхээр ер нь нэг тэгж нөгөө өөртөө итгэлтэй байдалд ч нөлөөлж байгаа одоо ийм бодлогоо л тий би угаасаа л чадахгүй би угаасаа л тэнэг ч юм уу. Тэнэг хүн гэж байдаггүй хичээдэггүй хүн гэж байдаг. Тэгэхээр хичээх хэрэгтэй гэдэг мессежийг аваасаа гэж хүсэж байна. Хичээвэл дагаад өөртөө итгэл нэмэгдэн тий. Тийм. Ер нь бол тийм. За яг одоо ингээд юу яаж бас ингээд хичээвэл өөртөө ихтэй болох юм байна. Нэгт. Энээс гадна өөр ямар аргууд байж болох вэ? Одоо зөндөө хичээдэг хүмүүс байгаа ч гэсэн өөр ингээд амар юм өөртөө итгэх хүсэл байгаа л байвал ямар аргууд байж болох вэ? Яг саяхнаас ер нь тэгж бодлого болсон байхгүй. Хүн ингээд ер нь бол нэг юм зорьсон зорилготой тий тэрэндээ үнэнч за тэгээд тууштай хичээдэг одоо юу гэдэг чинь би маргааш босоод жимдээ явна гэсэн бол тэрэндээ явдаг байгаасаа. Тэгэх юм бол нэг юм жижигэн зүйлээр ер нь бол нөгөө өөртөө итгэл нэмэгддэг санагдсан. Хэдий ч ингээд хичээгээд байна гэд яг хүн өөрөөгөө хичээгээд байна гэж бодоод байж бас болно л доо. Тэгсэн мөртлөө заримдаа ч юм уу ингээд нэг юм нэг одоо нөгөө сахилга батаа алдаад за ганц өдөр ч юм уу. Гэлтэй бол одоо өглөөсөө ёо энэ нэг жимд явъя гэж ядраал. Нөгөө нэг хүмүүс чинь за ялангуяа би ингээд одоо эрэгтэй хүүхдүүдэд эрэгтэй хүмүүс таандаж хэлэхэд одоо өөртөө ямар нэгэн зорилго тавиад тэрний хаараас бүр ингээд тууштай явдаг байгаасаа л гэж хэлмээр ер нь санагдсан. Яагаад тэгэхээр би болохоор амар тийм нөгөө нэг emotional байсан байхгүй. Айгуус одоо юм нөгөө нэг юугаараа ханддаг одоо сэтгэл хөдлөлөөр ханддаг тийм. Ингээл хамгийн болохоо байгаа л угаасаа амьдралд ингээд болохоо байж байгаа зөндөө юм тохиолдсон шүү дээ. Тэгэх юм бол ингээд готраад ч юм уу те эсвэл ингээд өстө хэцүү юм байна болим гэл ингээд хайж маяг. Тийм үү хэцүү болол ирэнгүүт цаазлайлаа гэл те. Тэр чин дагаад миний өөртөө итгэлийг амар угаадаг тийм. Тэгэнгүүт л одоо болохоор яадаг вэ гэхээр би өглөөс ирээд надад хэцүү санагдсан ч хэцүү байсан ч гэсэн би тэрийг хийх ёстой гэд хийдэг. Гэтэ ер нь бол зөвхөн жим биш шүү дээ тийм зөвхөн жим дээр биш тийм босод зүйл дээр одоо өрөөгөө цэвэрхэн байлгах хүртэл чинь бас нэг тийм тийм тийм. Би бол ер нь айгу цэвэрхэн байх туртай. Тэгэл хаяг гэрмэр муухай болчих штэ. Тэгэх юм бол тэгэл ер нь босоо цэвэрлждэг. Тэгээд нэг тэрнээс одоо залхуурал бас өмнө залхуу байсан юм уу тэгэл 10 нас настай чинь тэгэл ерөөсөө тэрийг нэг амар тоохгүй мэдгүй байгаа юм чинь. Тэгээд яг одоо бол ер нь залхуураад ер нь яах юм гэсэн бодолтой болсон. Босоод нэг цэвэрлж яваач ч юм уу. Тэгтээ яг 100% төгсөлтэй. Тэгтээ өмнөхөөсөө бол хамаагүй сайжирсан. Тэгээд иймэрхүү нөгөө нэг жижиг сажиг зүйлийг хүртэл амьдрал дээр одоо тий босоод гэрээ цэвэрлээд бүр адаглаад гэрээ цэвэрлсэний дараа тэр цэвэрхэн гэрээ харах ч өөр амар сайхан. Бас нэг өөртөө тий тэр чинь бүр ингээ өөртөө би чи ингээд гэрээ гоё ингээ цэвэрлжтэй гэсэн тий. Тэгэхээр ер нь өөртөө итгэлийг бол юм жижиг зүйлээс ч гэсэн олж. Тэгээ ер нь бол тийм эрэгтэй хүнжилтгүй ер нь бүхэл хүмүүс тууштай байхыг амар. Одоо би ингээ бодохоор амар олон төрлийн юм ингээ багасаа ингээд үдцсэн заяо. Ингээл янз бүрийн дугууланд яваад жижиг сажиг сургалтуудад яваад бүгднийх нь ингээд ер нь бол анхан шатны зүйлүүд мэддэг. Гэхдээ надад одоо яг юм гүнзгийрч орсон нэг ч зүйл байдаггүй гэх юм уу. Яг одоо ингээд мэрэгчлэр гүнзгийрсэн л байгаа л та. Гэхдээ ингээд хобби байдлаар ч юм уу. Тэгэхээр тууштай хэрвээ байсан бол би бас илүү сайн байх ч байсан билүү гэж бодогддог байхгүй. Тэгэхээр ер нь тууштай байдал одоо бүхэл зүйлийн суурил юм шиг санагдаж байгаа. Тэгвэл одоо би одоо тэр анхан шатны мэддэг юмнуудаа 100% өөртөө итгэлтэй байдаг баг. Яагаад гэвэл би мэднэ. Гэхдээ бүр гүнзгийрээгүй гэдэг хүний ажил би юм мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээл бас л юм өөртөө итгэлгүй мэдрэмжийг өгч байгаа байхгүй. Нэг жишээгээр. Тийм одоо тэгэл нэг тиймэрхүү. Тэгээд дахиад нэг өөр одоо өөртөө итгэлтэй болоход нөлөөлөг зүйл юм бол хүн өөртөө нөгөө ярьж байгаа тийм бодлууд гэх юм уу бодол болон одоо үйлдэлүүд ч юм уу. Тэгээ би бол ингээд ийм юм итгэдэг байхгүй нөгөө
амны бэлгээс ачтын бэлэг гэдэг одоо тийм зүрц зүг байдаг шүү дээ. Би яг наадах хэлж байгаа юм хэлчихв. За. Би тэгэж боддог хгүй. Одоо нөгөө орчин үед чинь manifestation гэдэг амар хэрдэг штэ. Тийм. Монголчууд маань дээр үесээ одоо ингээл юм зүрц зүг ч юм амар хэрэгэлдэг хүмүүс байсан. Амны бэлгээс ачтын бэлэг битгий муухай юм яриад гэдэг. Би одоо бодохдоо тэр бол яг л манифест баг. Амаараа ичнээ сайхан зүйл ярина. Тэр зүйл нь тийм нөгөө ачтын бэлэг гэдэг шиг. Тийм ингээд тэр зүйл нь ингээд ирж идэг гэсэн. Тэгэхээр ер нь аль болох амнаасаа муухай ч юм уу тий гуниж гутарсан болохгүй гэсэн үг аль болох гарахгүй байх хичээгээрээ. Тэгэх юм бол аяанда ингээд бүх сайхан зүйл чам дээр хүрээд ирнэ. Тийм. Ер нь тэгдэг тий. Тийм. Тэгэл ер нь одоо ингээд өөрийнхөө талаар ч гэсэн ер нь бусад хүмүүстэй ярихдаа нэг юм өөрийнхөө талаар ер нь муу зүйлийг их ярихгүй. Тэгвэл одоо ингээд хүмүүсээ би тэгнэж юу байсан ч юм уу нэг тэгж ярьдэн шүү дээ тий. Яагаад болохгүй зөвл ингээд өөрийнхөө талаар сайн сайхан зүйлүүдийг илүү ярил. Ингээд хүн яриад байх тусам нэг худал үгийг ингээд мянга яриад байвал өнөө болдог шиг тий. Тэр шиг ингээд өөрийнхөө талаар яг худлаа хөргөөдэй гэсэн юм байхгүй. Тэгээ өөрийнхөө давуу талтай чанаруудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ бас дутагдaltaй талуудаа хүлээн зөвшөөрөөд тэгээд тэгж явуул зүгээр юмсан. Тэгээ өөрийнхөө талаар сайн юм яриад. Тийм. Тэнгүүт нөө манай монголчуудын онцлог юм хаашаа ингээд магтаа сонсч чаддгүй. Тийм тий. Тэр бол бас нэгэн талын өөртөө итгэл шүү дээ. Ер нь тийм үстэй. Одоо ингээд те ямар гоё болсон юм бэ ч юм уу те тэгмэтлээ яах гэсэн. Тиймэрхүү байдлаар тийм баг эсвэл бодлаа намайг явуулаад ирэх гэсэн байдлаар ч юм уу тиймэрхүү тийм байдлаар зүгээр баярлаа гэж хэлсэн хэрэгтэй тийм. Намайг ингээд чиж яатсан биш те бас чи хайцсан байна ч юм уу тиймэрхүү байдлаар хэлсэн чинь би заас баг бодлаа гэсэн чинь надаа Үгүй ингээ монголчууд өстой ингээ хүний магтаал сонсож чаддаг байхгүй ингээд тэгсэн чинь би нэрээ бодсон шүү дээ. Гэхдээ нэрэж тийм юм да. Үгүй намайг одоо тэгээд нэг ингээд магтаж яхад би одоо баярлаа гэдээ яг хүлээж авчих. Тэгэхгүй байгаа юм тий. Тэгэхээр ер нь бол хүний гоё магтаалыг бас гоё хүлээгээд тий. Баярлаа тий ясан гоё ингээд хүлээж авсан хэрэгтэй. Энд чинь өөрөө бас өөртөө итгэл байгаа байхгүй. Итгэлгүй болохоор өөрийгөө бодлоо яриад тий. Тэнгүү тийм чи нөгөө өөртөө ярих нөгөө юу шал өөрийгөө доош хийдэг байхгүй. Тэгээд за яг ингээд нэг юм нэмэлтээр хийвэл одоо нөгөө юм биеийн хилэмж байдаг. Тэг ингээд нөгөө янз бүрийн ингээд нөгөө биеийн хилэмжтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэгмүүд одоо нэг юм ингээ явцсан хүн байх юм амар өөртөө итгэл юм шиг. Тэг ингээд тусам одоо хүн ингээд цаанаасаа бидс одоо ингүүл надад ингээ ярьж байхад их тийм. Нөгөө монголчууд ярьдаг ш цээж тэнгэр гээл те. Тэгэхээр ер нь бол ингээ мөрөөд юм тэгш тэгээд юм одоо бүх хийсэн биш те. Ингээд хүзүү мүзүүгээ ингээд ингэж явдаг хүмүүс байдаг ш. Тийм биш ингээд нурууц их. Тэгэж явах тусам хүн ингээд ер нь илүү өөртөө ихтэй. Тэгээ ингэж явбал бас ингээ биеийн эрүүл мэндэд ч маш сайн амьсгалахад ингээ чөлөөтэй. Тийм. Манай дүү чинь 13 настай. Тэгээд хаяа ингээ бүгтийгээд байдаг. Ахаа. Тэгээд би бас ер нь өсвөр наснд аягүй их бүгтийгээд байсан. Тэгээ одоо ингээ яг өөрөө анзаархаар ингээ мөрөөд зих болгочихдог байхгүй. Тэгээ би бас дүүтэй байнга л бити ингээ. Тэгэхээр гэхдээ ер нь мэдрэмж нь амар юм. Тэгээ та нарыг одоо үзээ сууж байхдаа өөрийнхөө нэг байрлалыг нэг хараарай те. Тэнийг өөрчлөд ингээ үзээрэй. Тэгээ би яг дүүтэй хэлдэг байхгүй ингээ бүгдий ч юм бол аагийн дэ бити бүгдий гэдэг гоё мөрөөцөг байлаа. Тэр чинь явандаа бас өөртөө итгэл нөртөл нөлөөлөх. Тийм. Ер нь бол иймэрхүү л аргууд байна тий. Try хийгээд ер нь үзээрэй. За тэгэнгүүт заяа юу яаж байгаа штэ. Өөртөө итгэлтэй байдлыг ингээл ер нь яриул амар олон юм руу ингээд салбарлаж болно штэ. Гэтэ ер нь ингээд чамайг ингээд одоо хүртэл ингээд байхц чинь өөртөө итгэлтэй байхад чинь саад болж исэн юм. Ер нь хамгийн их нөгөө саад болж исэн зүйл чи юу гэсэн бэ? Миний хувьд болохоор яг одоо ингээд эргээд харахаар би бүр ингээ хүний бодолд босод хүний бодолд амар их анхаарал хандуулдаг гэсэн. Хүн намайг юугаа бодож байна. Ямар нэг юм одоо эхлүүлэхээс айдаг. Одоо тэгээд чи ингээд явал бид нөгөө чамаагийнхан одоо энэ хол намайг юу гэдээ бодчих бол. Тийм ер нь бол яг тэгдэгсэн. Тэр намайг юугаа бодож хол гэсэн бодол бүр ингээд маш удаан олон жил амьдэрсэн. Тэг ингээд эргээд харахаар бол хүн намайг юу гэж бодох бодол бол ер нь бол хамаагүй л байсан юм байл л дээ. Тэр болохоор одоо тэ 17 8 та ч юм уу ер нь 20 гартлаа ойлгоогүй явсан. Тэгээ би ингээд айгүй олон удаа шинэ юм эхлүүлэх гэж ингээд оролдож исэн ч гэсэндээ яг эцсийн үйлдэлийг бол хийж чаддгүйсэн байхгүй. Яг ингээд мэдгүй хүнээс санаа зовдөг ч юм ичдэг ч юм уу. Би бүр 21 2 моёртой багтаа ч юм Америкт байдаг байсан. Тэгээд влог энэ ингээд хийгээд эхлүүлгээд зэрэг. Тэгтээ ингээд бичсэн. Тэгтээ ерөөс апплод энэ хийж чаддгүй.
яагаад тийм мэдгүй харин тэгэл бусдаас санаа зовлоо хүмүүс юу бодчихоо тэгэл бодоод их шиг байсан байгаа тухай үү. Тэнгүүтлээ би ингээд ярианы подкаст энэ бас хийж исэн байхгүй. Хийцэн. Бүр ингээд бэлэн болцсон. Гэхдээ тэрийг хийцэж паблиш хийж санаа аплод хийж байгаагүй. Юуны талаар вэ? Тэр болохоор манай нөгөө Нью-Йоркд нисгчээр сурдаг найз маань. Нэг юм би ингээд подкаст цуг хийя гэж өрөөд. Тэгээ манай найз болохоор өөрийнхөө чинь зочин маягаар experience ярьж исэн байхгүй юу. Тэг ер нь бол тэгээд одоо бодоход тухайн үед ингээд цацчих хэвээр байсан юм байл л. Тийм ээ. Тэгээд би ингээд бүр зүгээр ингээд шал дими хүний бодолд хитрхийг анхаарснаасаа болоод ер нь хийгсэн юм хийж чадаагүй болсон дөө байдаг. Тэгэхээр одоо нөгөө өсвөр насныханд тохиолддог ч юм уу өсвөрч гэлтгүй яг үнэндээ эн чинь өөрөө одоо зүгээр ингээд бүх насны хүн бүх насны хүн тохиолддог байхгүй юу тийм одоо яг үнэхээр ингээд хийх юмаа ингээд мэддэг ч юм уу ингээд хүсдэг зүйл нь байдаг мөртлөө одоо өөртөө итгэж чаддаг байсан. Би тэгчүүл яах вэ гэхэд тийм зүйл зөндөө байдаг. Тэгээ тэр айцтайгаа явсаар гоод хөгшөрсөн хүмүүс ч гэсэн ер нь зөндөө байдаг. Тийм ингээд ер нь олон ажил би сольж үтсэн. Тэгээд тэгэхэд ингээд бас хүмүүстэй яхад болов би залуугаас тэгэл байсан ч юм уу тийм. Тэнгүүт л ингээд одоо надад хэлдэг зүйл нь болохоор одоо миний дүү гоё өөрөөхөө хүссэн зүйлийг хийгээд те бусдын бодол бол ерөөсөө хамаагүй шүү гэсэн юм бол би бүх зөндөө сонсч байсан. Тэгэхээр бусдын бодлыг ер нь бол ингээд хайх хэрэгтэй байна шүү дээ. Тийм. Ер нь айгүй хэцүү тэгээд ирчихээн. Яг ингээд цаг хугацааны эрхэнд л хаяг бүх юмд чинь нөлөөлсөн нь шүү дээ. Одоо бүх юм нөлөөлсөн. Ингээд гоё өөрөөр хувцлаар байвал ингээд ингээд ийм шин байдлаар хувцалж хүмүүс юу гэж бодох ч юм уу те. Тийм. Тэгэл одоо ингээл ер нь л өөрөөр бай гэхээр бусдын бодолд ингээд шууд ингээд баригдчихдаг юм шүү дээ. Тийм. Одоо юу гэдэг чинь ингээл нүүрэн дээр хүртэл батг гарчдаг. Тэгээ одоо өсвөр насныханд бол амар их тохиолддог. Минийх дээр ч гэсэн гарч ирсэн. Тэгээд ингээд тухайн үед бол бүр амар хэцүү зүйл. Яг нөгөө нэг батгач л харагдаад үгүй харин би ингээд одоо ингээд чамтай ингээд те анх удаа уулзалт гэх юм бол багийн ингээд намайг батгах юм харж байгаа. Батгын л хараад байна гэсэн бодолтой ингээд байгаад байдаг байхгүй. Тэгэхэд яг үнэндээ нөгөө хүмүүс анзаараагүй л байдаг шүү дээ. Яг ингээд ер нь бол хүн ингээд өөрийнхөө дутагдaltaй талыг илүү амар их ингээд анхаарч хардаг юм шиг. Тэнгүүд яг одоо миний ингээд миний нүдэнд ингээд зүгээр юм бүтнээр ингээд байна. Тэнгүүд төрөө болохоор өөрийгөө дотор бодохтой яг энэ батгах ингээд тэгэж юм бодож байна. Гэтэ би одоо чамд юу яах вэ? Одоо нэг жишээ хэлье заяа. Чи одоо ингээд толгоон дотор ингээд боддоо ингээд ер нь таньдаг хүмүүсийнхаа тэнэг ингээд хийсэн үйлчлүүдийг ер нь санаж байна уу? Юм тэнэг байсан байдлуудыг чиний бодолд ер нь тэр үедээ тэгээд тэнэгтдээ гэж ер нь бод. Гэхдээ одоо бүр яг нэг хэлэхээр өөрөөсөө юм санаж байгаа ч юм аа л да. Тэнгүү чамд ингээд өөрийнхөө тэнэгтэж байгаа зүйлүүдийг ингээд бодохоор тийм шүү дээ. Бүр ингээд баг тийм цаг хугацааг ухраагаад ямар тэнийг юм хийцэн би ч юм уу тийм үү. Тэгэхээр ингээд нэг хүн болгонд л тийм байд. Ингээд нэг өөрийнхөө юмыг л амар их бодоод идэх болохоос ингээд бус хүмүүсийн юмыг яг хөө тэр үедээ анх анзаарчихсан нэг амар гэж. Тэр үедээ яг хөө одоо юу гэдэгчтэй нэг фейлдэг ч юм уу нэг юм онгойтой зүйл болсон гэсэн тэр хүн хизээч амьдралынхаа туршдөө тэр тэгээд бодоо яваад авах шүү дээ ер нь. Тэгэхээр ер нь бол нэг амар хүний юу гэж бодоход ач холбогдлох шаардлагагүй юм байл л дээ. Яг тэр хүн хизээч чамайг ингээ мөнхийн бодоод яваад авахгүй л байхгүй юу. Тэр чинь бас өөрийнхөө амьдралтай тэгээд өөрийнхөө одоо хийх зүйлийг хийгээ явж байгаа. Тэгээд тийм учраас нэг амар тэр нь бусдын бодолд нэг амар төвчгдөх хэрэггүй л өөрийнхөө амьдрах хэрэгтэй. Тийм шаардлагагүй. Тийм учраас биш дээ. Хүссэн юмаа хийгээрээ. Тийм. Ингээ дараа нь хийхгүй байж хагаад харамсах үе бас гардаг байхгүй тийм болохоор яг яг бас тийм нөгөө хийх юмаа бас нэг зөв зүйл хийгээ тийм нэг амар би хүссэн бүхнээ хийн гэдэг бас нэг амар хамаагүй нөгөө нэг хин хэлсэн байдаг шүү дээ Монголцын техно ярьслага гэж байна. Ингээд хүүхдүүд одоо бид нарыг дөөрөөгөө хичээл номоо хаяад ч юм уу бүр ингээд писэмси тоглоо тийм бид нар шиг бол ингээд тэгээд яна битгий тэгээрээ би бол ингээд яг хичээлээ хийгээд хичээлээ хийхээ хажуугаар ингээд тийм зөв цаг зохицуулалттай ч юм ингээд тоглоомоо тоглоо явдаг байсан. Тэгээд энэ бол нөгөө нэг юм Азч тэр авиасч тэр ингээд нийлбэр нь одоо би ингээд энэ багт ингээд орсон шалтгаан байсан. Тэрнээс бас яг хүн болгонд мэдээж тэгэж чадахгүй. Тийм шүү дээ. Угаасаа тэгээд бүхэл юмны сууштай одоо ингээд хүүхдүүд ингээд хичээл одоо хийгээд авах гэдэг бид нар ингээд блог хийгээл яцсан. Тэгээ ер нь бол энэ бүгдийг хийхэд хүртэл
тэр нөгөө 10 жилд сурсан тэр basic хамгийн нөгөө ингээд суур юмнууд чи хэрэг болдог учраас 10 жилийн сурах ёстой зүйлүүдийг бол маш сайн сурах. Тийм орхигдуулахгүй байх. За тэгээд өөртөө итгэл байдал дээр заяа бас дахиад нэг юм байгаа. Одоо хүмүүс ингээл амар их одоо ингээд сүүлийн үед нөгөө манифест гэдэг гэж зөндөө ярьдаг болсон шүү дээ. Тэгээд одоо шинэ жил болох чинь хүмүүс амар их ингээл нөгөө зорилго гэдэг хичээл. Би дараа жил ингээд тэгэл амар том болчихсон. Гэхдээ ер нь одоо ийм зорилго тавихтаа ч юм уу эсвэл одоо ингээд ямар нэгэн тийм нөгөө төлөвлөгөө гаргах байгаа бол олон зүйл рүү тэгж нөгөө яах хэрэггүй. Хөрвөх хэрэггүй. Яг нэг юм тодорхой одоо хэрвээ том зорилго тавьж байгаа бол хамгийн ихтэй 3 ширхэг ч юм уу те. Яг том. Тэгэнгүүтээ жижиг тийм зорилтуудыг тавиад тэрийг гүйцэлдүүлэх юм бол хүн илүү их нөгөө олон зүйлийг хийх боломжтой байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо ингээд жишээлбэл за би одоо ингээд жингээ хасмаар байна шүү дээ. Тэнгүүд одоо миний 26 оны зорилго би 15 кг хасах нь том зорилго байхгүй юу. Тэнгүүд миний жижиг зорилгууд болохоор за би маргаашнаас би өдөр болгоо 2 литр ус ууж юм уу. Тэгээ тэрийг ингээд сараар энэ жижиг зорилтууд гаргаад тэрийг хүн ингээд гүйцэлдүүлээд ах тусам ингээд нөгөө илүү улам өөртөө ихтэй болдог. Тэгснээс би одоо ингээд өдөр болгон тийм ингээд нэг юм гоё биетэй зураг тавьчихвал за би энэ жил 15 кг хастаа гэсэн мөртлөө ямар ч тийм үйлдэл тийм жижиг тийм зорилгууд байхгүй болохоор жин хасна гэдэг зорилгоороо зөвхөн ингээд нөгөө юмд хүрэхгүй гэх юм уу. Тэгэхээр тэрэндээ зориулсан юм жижиг бас хийж авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо юм тэгэхгүй эсвэл одоо ингээд амар том юм зорилтууд маань их одоо 10 ширхэг тийм амар том зорилт тийм жингээ хасна ингээд хадгаламжаа ингэж өсгөн одоо ийшээ аялна ингээд 10-аад юм том байх бол бүгднийг биелүүлэх гэж ингээд амжихгүйгээс болоод хүн ингээд хэтэрхий олон зорилготой болохоор алинч биелүүлж чаддаг. Тийм. Тэгэхээр юм том цөөхөн зорилттой тэрэндээ зориулсан жижиг зорилтуудтай байгаарай гэж бас байна. Тэгвэл илүү өөртөө ихтэй болно. Тийм чи ингээд бүх хүнд нөлөөлөх боломжтой өөрийнхөө амьдралд тааруулаад. Тийм. Би яг чамтай санал нэг байна. Тэгээ би сая 26 онд ер нь юу хийх вэ гэд би одоо ингээд ер нь төлөвлөгөөний дагуу айгүй их амьдрахыг ер нь хичээдэг болсон. Тэгээ 26 оны төлөвлөгөө гэд миний хувьд бол нэг юм бас 3 зүйл гаргацсан байхгүй. Гэхдээ яг тэр нь дааж давшгүй зүйл биш. Мэдээж яг эхнийх нь бол нэг том зүйл байгаа. Хоёр дахь, гурав дахь нь болохоор яг ингээд дасгал тогтмол юм. Яг тэгэхээр би бас нөгөө сүүлийн хугацаанд нөгөө нэг шөнийн нойр авчдаггүй ажил хийжсэн. Тэгээд тэр хугацаанд гэрээ хоол айгүй бага иддэг байсан. Тэгээд тэрнээсээ болоод бас ер нь байгаа жингээсээ нэлийн нөгөө жингээ нэмсэн баггүй юу. Тэгээд за окей би ингээд дасгал хөдөлгөөн одоо тогтмол хийж явах хэрэгтэй юм байна. Яг тэр эрэгтэй хүн чинь нөгөө тэгээд удаан амьдраад эхлэхээр тестостерон энэ төр ч ундаг. Тэгээд ингээд тархалаад байгаа хөөх. Тэгээд за окей бид бол 26 онд гоё өөрчлөлт гаргаад гоё 7 хоногтой тогтмол нэг 4-5 удаа ч юм уу фитнес хийж игээд ер нь бол нэг юм зорилго тавьсан. Тэгээд нөгөөтэйгүр одоо яг энэ нөгөө YouTube эхлүүлэн хоёлоогоосаа яриад ингээ гоё зорилго. Тэгээд зорилгын бол дагуу юм хийгээд явж байгаа тийм. Тэгээд энийгээ бол бас ингээд 7 хоногтой тогтмолтой нэгээс 2 бичлэг ч юм уу хийгээд явъя гэсэн зорилт тавьсан. Тэгээд бусад гэх юм бол нөгөө өдөрт нэг 30 минут ном унших ч юм уу эсвэл нэг 1.5 литр уснаас уух ч юм уу тийм нэг жижиг өөрийнхөө яг ингээд 100% хийж чаддгүй ч гэсэн ингээд өдөр тутмын жижиг тэгээд тэрийг хийх тусам ингээд хүн илүү өөртөө ихтэй болж байна. Яг ч одоо өнөөдөр 1.5 литр ус уусан бол би ч бас тэгээд тийм тэгвэл би нэг юм гэртээ самбар дээр бичсэн. Тэгэхээр одоо ингээд нөгөө яг бид нар ингээд юм жижиг юм ярьж байгаа 10 жил байх юм бол тий одоо өнөөдөр орсон хичээлээ тэр өдрийнхөө оройн тавцдаг болно ч юм уу тий. Тийм шүү дээ. Чинь тэгэл жижигхэн тийм ялалтууд байгаа тий. Ингээд зорилтууд яг энэ 10 жилийн хүүхдүүдэд зориулж хэлэхэд нөгөө би дүүдээ яг тэгж хэлдэг байхгүй. Агагийн дүү бүр би бүр нэгдүгээр ангисан тэгээ хэлсээр бас сургацсан. Агагийн дүү хичээл дээр л хичээлээ ойлгочих. Тийм шүү дээ. Хичээл дээр л хичээлээ ойлгох тий. Хичээл дээр л хичээлээ ойлгох. Хичээлээ орж явах би бас тэгж хэлсэн дүүдээ. Яг багшийн юм зааж хахад юу ч бодохгүй багшийнхаа яг зааж байгаа юмыг бүр ингээд 100%. Би бүр яг тэгж хичээлдээ анхаардаг гэсэн байхгүй юу? Хоёулаа адилхан. Тэгээд тэр бүр ингээд тэр бүр бүх хичээл дараагийн давталтаас бүр хамгийн бэст тийм. Яг л багшийнх нь хэлсэн ингээд бүх детальчилсан юмнуудаа тэр үед ойлгоцохоор дараа нь бүр ингээд бүр аюу амар байдаг тийм. Тэгээд би бүр яг тэгдэг. Хичээл орж явах үед л хичээлдээ анхаарчих юм бол чи бусад одоо тоглох цагтаа ч юм уу зүгээр асуудалгүй тоглож болно гэд хэлдэг байхгүй. За одоо ингээд хоёлоо өөртөө ихтэй байдлын талаар хэрэг өөртөө ихтэй байх уу тэгэл энэ янз бүрийн зүйлүүдийг ярьлаа шүү дээ. Тэгээд эцэст нь чам ингээд
зориулаад хэлэх юм байна уу? Багцлаад ч юм уу. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа ер нь хитэн ч насны хүн байсан гэсэн яг нөгөө миний туулсан одоо өнцгөөс хэлэхэд бол бусад хүний бодолд битгий одоо хит их анхааралтай байгаарай. Тэ? Яагаад тэгэхээр хитрхи их бусдын бодолд ингээд тэр намайг юу гэх бол гэд бодоод эхлвэл өөрийнхөө хийх зүйлийг бүр халаад эхэлдэг юм байлээ. Одоо өөртөө итгэлгүй болоод бүр ингээд хий гэсэн юм ач гэсэн хийж чадхаа болчдөг. За тэгэнгүүт л чамд зүйлд нь хэлэх зүйл юу вэ? За миний зүгээс өөртөө итгэлтэй байдалд хэлэх юм бол өөрийгөө байгаагаар нь хүлээж аваарай. Тэгээ өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад өөртөө зөвлө хандаарай. Тэгвэл хүн илүү өөртөө итгэлтэй байдаг. Тэгээ өөрийнхөө дутагдaltaйч байсан, давууч байсан бүх талуудаа хүлээн зөвшөөрснөөс эндээс бүх нэг өөртөө итгэл чинь үүснэ. За тэгээд ер нь өөртөө бити эргэлзээрээ өөртөө үнж аваа гэж хэлмээр. Тэгээд одоо энэ чинь 26 онд зориулаад гашааш тий. Тэгэхээр одоо 26 онд гоё өөрчлөлтийг тий өөрөөсөө эхлээрээ тий. Тэгээд өөрөөсөө эхлүүлэхдээ өөртөө битгий тэгж амар бас хатан ондороо яг бит өөрөө хэлсэн шиг ингээд багаар эхлэхээр гэж хэлмээр. Би яг нэг хүний яриа сонсч ирсэн юм бичлэгээр л үтсэн санаж чинь. Өөрийнхөө хамгийн дутагдaltaй зан чанарыг хин нэгний хамгийн давуу талтай харьцуулаад тэрнээсээ болоод өөртөө итгэлгүй болоод идэг гэдэг. Тийм болохоор одоо юу гэдэг чинь чи дөнгөж одоо фитнест ч байдаг юм уу тий орж эхэлж байгаа бол тэр булчинтай хүнтэй өөрийгөө харьцуулах шаардлага ерөөсөө байхгүй. Магадгүй тий энэ 26 онд шинэ хэл сурч эхлэж байгаа бол тэр хамгийн олон жил сурцсан хүнтэй заавал харьцуулах шаардлага байхгүй. Тийм өөрийнхөө өмнөхтэйгөө өөрийгөө харьцуулаад тэгээд ер нь бол you versus you гэдэг нэг юм байдаг шүү. Өөртөөгөө л өрсөлт бусад хүмүүс хамаагүй. Бос нөө одоо энэ хүний нэг бос хүмүүсийн бодол хийж байгаа шүү. Тэр бос хүмүүсийн бодол бос хүмүүс юу ч ямар ч хамаахгүй. Өөртөө өрсөлдөөд өөрийнхөө өмнөх хувилбараас хэр илүү сайжирч байна, хэр илүү дээшилсэн байна. Яг тэрэн дээр үндэслэл яг өөрийгөө дүгнээрээ. За тэгээд 26 онд бүгдэнд нь амжилт гоё өөртөө итгэлтэй болоорой. Тэгээ өөртөө итгэлтэй болоорой. Тэгээд өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй, үйлчлэгээрэй. За баяртай. Баяртай.